Зя котооны нар буюу гэтээ те ямар нэг юм шийц үед ингэж шийдэглээ ийм болсон ийм болохоор болж байна. За энэ болохоор хэрэгтэй хувь өөрөө шийдэггүй харин бусдын зүгээс эсвэл байгалийн албан ёсны нөхцлөөр ийм шийдвэрт хүрсэн. Хувь хүн бол өөрөө шийдэггүй юм байна шүү дээ тий. Өөр хүн шийдсэн. Эсвэл бүгдээр нь нийлж байгаа шийдсэн үед ашиглагддаг. Нэг химаримашта тий Японоор өөрөөр тайлбарлах тою киканы наримашта буюу тэгэхээр болсон тэгэхээр шийдсэн эсвэл тою киканы наримашта гэхээр ийм одоо тий кика буюу үр дүнд хүрэхээр болсон ч юм уу. Тэнгуут хукано хито өөр хүн болон минада кимета котоны цукаа гэхээр олоолаа шийдэж гаргасан тийм шийдлийг хэлэх юм байна. За цуцокуг харах юм бол доошигийн жишээ дээр котоны нару доошигийн найкей дээр котоны нару тэ табайна котоны нару ч юм. Тэгж очиж ирэх нэ. За нэг нь харъя. За миний хамгийн түрүүнд хэлсэнчлэн жибүндэ кимето котонива котоны сүрүцукав. Өөр би котоны нару нь болохоор зөвхөн өөр хүн тэ өөр хүмүүс шийдсэн шийдэл өөр хүмүүс шийдсэн юм дээр болохоор котоны нару. Харин өөрөө шийдсэн юм дээр болохоор юу хэрэглэх юм ба гэвэл котоны сүрүү хэрэглэн гэсэн үг. Жишээ нь ваташи ва лайнен Тайваны рюгаку сүрүү котоны шимашта. Тэгэхээр өөрөө шийдсэн байх нь шүү дээ тий. Би дараа жил Тайван улс руу тэгэхээр явж сурахаар шийдсэн. Ингээд өөрөө шийдсэн болохоор энэ ч котоны шимашта буюу сүрүү ашиглана гэсэн. Энэ дээр болохоор өөр хүн шийдэх юм бол наруу ашиглана. За дараагийн жибүндэ кото кимето кото демо энгэ котикини ю токинимо цукаеру. Тэгэхээр ваташи ва лайнен геккон сүрүү котоны наримашта. Тэ эсвэл жицу ва атараши yo кау котоны наримашта. Тэгэхээр бас ингэхээр басан ч гэсэн бас ийм хүмүүд ашиглаж болох нэ. За 3 нь болохоор мо кимета кото нано де котоны натано котажи де цука буюу мо кимета кото нано тэгэхээр аль хэдийн шийдчихсэн зүйл дээр бас котоны натаг ашиглаж болох нэ. Цүгино кайги ва ваташига хаппио сүрү котоны наримашта буюу аль хэдийн шийдчихсэн зүйлийг бас ашиглаж болно те. Дараагийн хурал дээр би одоо илтгэх тавхаар болсон гэж очиж байгаа. За кото то сүрэг юу буюу катаи ката нэлийн хатуу тий хэлбэр котоны биш нэгийн оронд то гэж ашиглаж болох нь жишээ нь тенкиндэ лайгэцу кара Осака ни суму кото то натта гэж. Зя тенкин гэдэг маань штэ тий. Тийм тенкин гэдэг маань болохоор одоо шилжилтийг хэлж байгаа юм л да. Одоо томилолт гэх юм уу? Тэ шилжилт одоо газраас сольж нэг одоо хотод юу яаж агаад хотод ажиллаж байгаа одоо эрдэнэт рүү явах ч юм уу тэ айгуу тэгэж өөр тийш ажил шилжилж ажиллахыг хэлж байгаа. За тэгэхээр тенкиндэ райгизукара Осакын сумук Осаканы сумук хотодо натта хэрэг одоо ажлын тэр шилжилтээс болоод дараа сараас эхлээд Осакад одоо амьдрахаар болсон гэд энэ тоната гэж арай жоохон ката хэлбэр гэсэн үг. За инкекотики гэдэг маань ерөнхийдөө бол тийм тойроо утгаар хэлж байгаа шүү. За эмэг шууд биш жоохон тойроогаар хэлэх үед тэ ваташи ва лайнен кеккон сүрү котоны наримашта гэхээр өөрийнх нь шийдвэрч гэсэн тэрийг арай тойроогаар тэ хэлэх юм бол би дараа жил хурмаа хийхээр болсон гэж очиж байгаа. За ребун харах юм бол райгицукара нихонго шүчүү сүрү котоны наримашта гэхээр райгицу дараа сард нихон Японд руу шүчүү сүрү котоны наримашта гэхээр Японд руу ажиллаар явахаар шийдэгдсэн. Тэгэхээр болсон тийм ээ шүчүү буюу энийг ч томилолт гэдэг үстэй тийм. За дараагийн кей шике ва райшу оконау котоны натта гэхээр шалгалт эх 7 хоногт хийхээр одоо явагдахаар болсон гэсэн үг. За дараагийнх нь кюна ёжига дикта ноде рёко ва
Чүши сүрүг хотоны надтай гэхээр Q-на Ёжи가 диктэ нөтэй яаралтай ажил гарсан тул яаралтай Q яаралтай Ёжи гэдэг маань болохоор ажил хийж байгаа. Ёжигаар ямар нэгэн ажил те ажил гэдэг нь ажил биш шүү. Хийдэг ажил биш. Зүгээр ямар нэгэн юм одоо те ямар нэг юм гарах ажил гарах л гэж байгаа. Ажил гарсан болохоор Бёхкова одоо тийм аялал нь чүүши сүрэг хотын натаа гэхээр бүр туслагдахаар болсон гэсэн. Энэ болохоор энэ өөрөө шийдэггүй ч тийм ээ. Үнэхээр өөрөө шийдэггүй. Яг ямар нэгэн одоо тийм 3 дахь юунаас нэгдүүлээ. Өөр хүнээс тийм биожи буюу тийм ажил гарсан байна тийм мэдэх хэрэггүй. За